Сайн байцгаана уу? Би өнөөдөр та бүхэнд хоньны ходоодонд 5 цэлийн битүүшил хийж сонирхуулнаа. За энэ хоньны ходоодныхоо нэгтлийг өөрийнх нь өлөнгөөр битүүлж зангидаж ойж өгнө. Ингээд ходоодоо эргүүлээд ходоод маань бэлэн боллоо. За одоо энэ хоньны зүрх зүрхөө жижиглж бичнэ. За энэ хоньны илэг тайван жижиглээд. За энэ хоньны дэлөө хоньны маань хөр оошиг. За энэ сэмчний өг хийчээ. За ингээд мах маань бэлэн болсон. За энийг амтлахын тулд ногоон сонгоно. Эдөө сайхан амттай болохын тулд сармис хийнэ. За 5 цулын шүлийг тэр тусмаа хаврын цагт ядаргаар тайлах зорилтоор маш өргөн хэрэгэлдэг байгаа. Энэ шүлэндээ амт оруулахын тулд давс перц хийнэ. За ходоод маань энэ. За ходоодонд 5 цулаа сонгон сарамстайгаа холж хийнэ. За давс перцээр амтсан усаа хийж өгнө. За ингэж шор бэлтгэж ходоодныхоо амсрыг бэхэж ойж өгнө. Одоо ингээд амсрыг бэхлэхийн тулд шороороо шоруулж өгнө. Өлгөн байгаа. Одоо ингэж өлөнгөөр давхар сайхан бэхэлж өгнө. За ингээд одоо шүлэндээ ингэж утгаж тарааж өгнө. Одоо суусанда ходоодоо хийж чаннаа. Давсаар хийлгүй 40 минут дараа бэлэн болно. За одоо нэг 20 минут чанаа. За шүл маань бэлэн болсон байна. За одоо шүлээ гаргая. За одоо энэ шүлээ. Та сайхан орчихшоо. За шүлттэй маань хар талах гээ сайхан зөгцөн. Та сайхан болжээ шүл маань.